сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За сурагч багчуудаа хичээл энэ жил амжилттай төгсөж level up буюу одоо төгсөлтийн тайлангаа хийж байгаад баяр хүргье. Амжилт хүсье. За манай сургууль маань бид орчин үеийн технологийн компани гэсэн хүрээндээр явдаг байгаа. Тийм болохоор манай хүүхдүүд маань яг л ийм Мишель Экспод ийм павильоноо засаад ингээд бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм шиг эсвэл стартап тийм хөрөнгө оруулалт авч байгаа юм шиг байдлаар хичээл энэ жилийн тайлангаа тавьдаг байгаа. Өөр энгийн сургуулиуд бол зүгээр ангид өөрийнхөө сурснаа ярьдаг бол манайх арай өөр байдлаар илүү бүтээлч байдлаар ингэснээр хүүхдүүд маань илүү урам зоригтой хятад хэл, англи хэл, IT-ийн мэргэжлээ илүү өндөр утга учирыг олж сурдаг болов уу гэж ойлгодог. Компьютертэй шууд гэр бүлэрээ юм уу найзуудаараа зураг авахгуулаад энэ өөрхөн чимэглэлүүдийг бариад зураг авахгуулж манай арай ажилтнууд ингээд тэрийг зураг хэвлээд өгөх байгаа. Ямар төрлөөр хэвлүүлэхээ сонгоод фильтрнүүдээс ямар өнгөтэй зурагтай юм уу, одтой юм уу сонгоод хэвлүүлж байна. Ангийнхаа өөртөө Canva дээр өөртөө дизайнер гаргаж ирэх бол пин хийсэн байгаа. Дүүдэл бүт байгаа. Манай ануудын найз маань ингээд хүүхдүүдийг харж зурж байгаа. Гараар шууд зурж байгаа. Энэ нэгэ өөртөө гараараа цэм цуцж хагаад хэлбэрт оруулж аваад бутаад хийсэн байгаа. А энэ варнууд нэгэ 25 гэж байгаа. Дотор нь усыгээ цэцэг тавьж боломжтой. Энэ болохоор ийм бүгд эмхтэн хүнд ер нь зориулагдсан юм байгаа. Тэгээ хүүхдүүд маань өнөөдөр өөрсдийн бүтээгдэхүүнээ илүү сайн тайлбарлаж, тавьсан гоолоос илүү өндөр орлого олоосой гэж өрөөё.